Их тахилга. Сав ертөнц хүмүүн заяаны барилдлага төгөлдөрчсөн түүхэн өдөр өндөр үдээглэхлээ. Тийм ээ. 2026 оны 6 дугаар сарын 17 зуны дунд цагийн бэлгийн тоолын шинийн 3-ны Үлзий буян хургасан Баяжин нямтай бэлэгт ил сайн өдөр. Өвсгөл аймгийн Эренчин сумын 4-р багийн нутаг үзэгсэлэнд жарган голынхоо хөвөнд нутаг нутгийн ахын дүүс малчид сүсгтэн олон хуран цугларсан инээ. Лус савдгаа баярлуулсан их тахилгыг нутаг олондоо маама зайран хэмээн алдарсан Бурятийн төр тогтох өөрийн шав нарын хамтаар сүр хүч өвдөс залан үүсгэж ёслол төгөлдөр уйлдан их тахилга тэнгэрт тэтгэгдэж газарт гагнадан инхүү эхэллээ. Их тэнгэрийн хувилгаан нутаг усаа ивэж ариун дагшин байгаль дэлхийд амар амгалан сайн сайхны төлөө онгод тэнгэрүүд хурж лус савдаг баясан бууж сүр хүчийг үзүүлсний дараа улам жилсээр их тахилгын бисрэг наадам эхэлж дэлгэр зуныг мялан сүсгтэн олны сэтгэлд итгэл үнэмшлийг ийхүү тахилгын наадам дэлгэр сайхнаар зохиогдсон эхэлсэн юм. Ингээд энэ хөө хоёрыг нээж өгнөг хэмээн энэ одоо наадмын маань хүндэт хөдөөгч маама заранга урх таатай байна. Саасамлас хэнөө цонтон нэгдвэн өргөн алаас шигтэй чачир гаран тоол агшаан болоос уулснага хингээр хэлэг алаан дэвсгийн айнэг үйлчлэг нэгслэг мэдээ усгаа ондорч хайлгаж явах бай гэрээ дахад ардын дуу тоосороо суусан тог Монгол Улсын солид рууны ажилтан Нувсан доржийн инх туяа хангад ирвсээ ирээдүй чирэг бохчоод Монголын минь залбаа этэн гоцэн газарунсэж үндэсээ ирмэг сайхан бохчод Монголын минь сон
It's wilson 오늘 거쳤다네 웃음 지나가는 힘을 좋다 웃음을 정말 사스페한 앞도차 이미 그 사랑을 받아 낯선 새로비게 있어 빈부대 뉴스터치 이루고서 인구들이 나다 멍하게 웃어 진실도 실수 친구들이 쏟아내 진짜 뭔가진 아침 너무 못해 마치 하트를 나로 어디를 쓰게 I'm so lonely Allah 그래 너무 싶어지네 오해 뭔가도 목초드네 Монгол Ардын уртын дуу засгийн өнөг Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Сүрэн Морин хууч Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Инкватор Энэ одоо буурлага эртний хэрвийн шүтээнийг дамж авч залж орон нутаг энэ эренчил төмөр сумаха одоо жарган тоол цагаан булаг гэж хоёр булаг шаана төрөө энэ уул уснааха ихэн сүүшиг гэж мэлтэлсэн эренчил төмбийн ундаа болсон ариун арагшаан жарган тоолго ихэн дээр ингээд онгод тэнгэрийг тахилгын галан
тахилгын баяр хийж байгаа да уул баяртай байна. Та нөхд өнөрөөдгөн өдрөг амьдралыг бэлэгдэж орон нутгын элбэрэл их дүүрэн хордол сардаг уулсан дөнхөгээд хорвоод үр хөөхд хооч улсуудыг л залгамжлал гэж явах болтгой гэж хүсэн яриад байгаа. Онгодоо талаар одоо өө удган зайран лам хуурал улсууд та захиж хэлэхэд бол яг үр хоочингийн үндэс өрн ийм улсууд би яг нэг 17-8 сая төрөлсөн энэ шавнэртэйгээд бүх шавнэр маань ингээд ирсэн одоо нийлээд одоо их тэнгэртэй одоо чачир заан гэж энэ уул ус онгод тэнгэртэй одоо их залбирч баяр хийж тахилг хийж байна. Тэгээ одоо шавнэртэй ч сайн шид хүчээ тэнгэр 32 хар тэнгэр багандаж энэ 3 тэд сахиас юм залж яваа шавнартай бол баярлаа гэж. Монгол газарт хөрсөндөө үргэлж баярлж явах. Монголчууд үргэлж дээшээ галаан дөрч дэлших. Морины дэлших үргэлж дээшээгээ бадарч дэвжиж явах болтгоо гэж ярив. За ерөнхийдөө одоо авсан бус мөчөдийн барилдаанд бол эренчлийн усмаас бол 3 наадмын 2 наадамд дараад очиж ирсэн хэрэг. Альч наадамд очин дэрэн ирээд өртгөж чад барилд баяр залуу хэмнэн дарж байна. За өдрийн бүхэн барилдааны засуугаар Өсгөлийн иржлийн сүмхэрээ дүндэсний бүхэн ангийн дэд засуул түрүүдөө ажиллаж байна. Би ер нь ийм удмынх манай аавын талын юм. Удам угаасаа сүмгийн хүн байгаа. Эгчтэй хоёр удган байсан. Тэгээд би бол өөрөө бол ахаас өмнө 8 наснаас ухаан орсноосоо гэлж юм мэдэрч эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш манай аав 16 нас хүртэл хүнээр янзаа жаргал бичиж явцаа би 17 8-аас эхэлж одоо ийм болох юугаа яаж манай багш өөрөө
над дээр манжиг, уур манжиг юм маань авчиж өгч байсан. Тэгээд би айгүй азтай хүн гэж бодож байгаа өөрийгөө. Яагаад тэгэхээр ер нь л удган зайр улсууд намар хавар ер нь тийм үеэр л өмсгөл юм авдаг. Гэтэл би болохоор бүр 1 сар давж исэн тийм хүн байгаа. Ер нь удган зайран гэж хүмүүсийг тодотгох хүмүүс нь бол арт түмэн гэж боддог тий. Яагаад тэгэхээр одоо над дээр маш их хүн ирдэг, хүн зовлоо, инглээ тэглээ гэсэн хүмүүс их ирнэ. Тэгэхээр би зон олныхоо зовлон ингэж жаргал авчих юм билээ. Эдийн засгийн багшийнхаа ашиг болоод одоо маш олон хүний тий эрүүл мэнд тэгээд эд баялагын нуудах эрүүл мэндийн яах тэгээд аль олон мохсоныхаа юмыг залж янз бүрээр авч явж чадах байгаас тэгээд зас залруулж явж байгаа тэр л их гоё юм байна. Миний их юу бол энд байдаг. Манай юу дараачих нь болохоор чинь хатгал тосны жанхад мөнх ногоон модоо байгаа. Тэгээд сагсан наан дээр бас алхасныхаа юм дээр бассан байгаа. Тэгээд яг ер нь бодож байгаа багш шиг одоо ингээд эндээ ирчихсэн одоо тийм өсөж төрсэн хатгал тосондоо ер нь одоо баяраа тэмдэглэе гэсэн санаа байна. Одоо л яг тийм гэж хэлж байна. За хамгийн чухал нь эрүүл байх. Та бүхэндээ эрүүл мэндийг хүсэж тий магт илүү бүтэн ирсэл. Энэ урдээр ингээд нэг харуулсан. Утаж байна уу? Юу харуу?
Би Өвчл аймгийн Ирэнчил нутгийн Дөвдөг багийн хойно далайн захын өвгдээсээс өвлж авсан их онгод тэнгэр байгаа над. Тэгээд одоо энэ дэвшин хасаа хүсэж яахтай онгодыг олон үедээ дахиж тайж явах юм байгаа юм. Одоо намайг энэ дахтын халдас зарим маам зарим маань одоо намайг амьлуулж босгож өгсөн. Одоо багшийн анхны ууган шавны юм байгаа юм би. Одоо 20 хэдэн жилийн онгод тэнгэрийг хөглөж зон олны хөлөө одоо ингэ явж байгаа юм байгаамаа би. Одоо хүч шидний хувьд бол бас одоо хандж байна. Одоо багшигаа бас дагал дуурайж олон юмд оролцож ингэж явах юм байгаамаа би. Одоо бол би Эрдэнэт хотод ажиллаж амьдарч явах юм байгаа юм. Тэгээд энэ төр төмнөө төлөө олон улсууд амтан зонд ач үений хайрлж явна да. Төмдө харахад одоо энэ тэнгэр бөөмөрглөө сайн шүтэж зөв сайхан одоо уул ус савдгаа юу Монгол их орн бол хизээч мандан бодос үүрт жаргаж явах юм ард түм юм байгаа юм. Тэгээд одоо энэ бөөмөрглийн зан үйл бүх хүмүүнд сайхан хүрч болтгой гэж ярив да. Намайг бүдэрхч явахта Баатар гэдэг. Би одоо төрсэн газар гэвэл Өсгөл аймгийн Цэцэрлэг сум. Тэгээд хүүхэд багнаас бол манайх хатгал руу шилжиж ирээд хатгал Эренчинлөмб Жанхаа тэгээд дархтын эдэн сумдаараа хүүхэднээс өнгөрөөсөө. Би одоо багштайгаа танилцаад багш болоод 6 жил өнгөрсөн байна. Энэхүү хугацаанд одоо багшаараа бүхэл одоо энэ онгод тэнгэрийнхаа зам мөрийг замчлуулж багш болж ингэж явна да. Одоо манай өгшөөж талаас одоо манай өгшөөж аавн дарахад хүн байсан. Тэгээд явж удам угсаагаа судалж явж иж онгодтой гэдгийг мэдсэн дээ. Онгод тэнгэрээ авахаас өмнө би хаавддаг байсан. Ер нь их амьдрал маань их олон зүйлийг туулсан. Тэгж явж байгаа хүн амьтанд үзүүлж явж байгаад онгод тэнгэртэйгээ мэдээд нутгаасаа замчлуулж нутгаасаа онгод тэнгэрээ босгуулж авах юм байна гэж олон хэлсний үндслэлээр ерөнхийдөө багшаагаа ирж олж уулзсан да. Би ч өөрөө бас онгод тэнгэрийн хажуугаар өөрөө тийм автоспортын тийм клубд байдаг. Ер нь бол их аялах дуртай. Байгаль хангаатайгаа зөв зохистой харьцах. Энд тэнд явахдаа хог шороо хаяхгүй. Баян хангаатаа өргөл юмаа өргөх. Энэ талаар бол одоо найз нөхөд хамт аялаж яваа хүмүүстэй байнга зөвлөж явдаг. Хүн бол байгалийн амтан байгаль их дэлхийтэйгээ бол зүй зохистой сайхан харьцаж монголчууд бид чинь эртээр үеэсээ ерөнхийдөө бөөмөргөлийн шүтлэгтэй хүмүүс шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө байгаль их дэлхийтэйгээ зөв зохистой харьцахыг хүн болгонд их уриалдаг да.
За намайг хатгал тосхны иргэн Цэрэмдашин Эрдэнэсөх гэдэг. За би их талаасаа 9 дэх үеийн удам уг барьж улаач болж боссон. За би энэ дархтын маам зарин гэж хүнтэй би багасаа тоглож наадаж нэг нутагт тоглож наадаж өссөн. За найзынхаа одоогоор би хамгийн отхон шавна явж байгаа. Одоо онгод тэнгэр бариад би 4 дахь жилдээ явж байна. За одоо дархтын маам зарин гэдэг энэ найз маань намайг одоо энэ онгод тэнгэрийг авахд минь одоо багшилж удмын онгод тэнгэртэй минь холбож зааж сургаж одоо цаашдаач одоо бид хоёр найзаж нөхрөл. За би багш гэж дуудана гэж асуусан. За найз маань бол одоо багш найзын холбоог бол одоо тийм амархан юм тасалдаггүй. Намаа багш гэж дуудахгүй чи найз гэдэг хэвээрээ дуудана гэдэг. Одоо би багшигаа бол найз гэдэг хэвээрээ найз гэж дуудаж яваа. Бид тэр цаашдаа бөөгийн найзынхаа энэ онгод тэнгэр барих олон түмэн тус хүргэж явдаг энэ үйлийг би бас үргэлжлүүлэхийн тулд би мэрэж хичээж яваа юм хүн байна. За энэ онгод тэнгэр би эхлээд онгод тэнгэр гэдэг юмыг ер нь ямар ч тийм ойлголтгүй байсан. За онгод тэнгэр авснаас хойш одоо би ер нь бүх бөөгийн эрдэм шид за энэ одоо урт хугацаанд энэ онгод тэнгэр шид гэдэг хүн урт хугацаанд нэлээд орж барьж явдаг болохоор гинт тэгж шид ордог юм гэж байдаггүй. Бөө хүний удмын онгод тэнгэр чинь бөөч өөрөө шашин биш, удамшил, зөм бэлэг, зүүд нойр байдаг учраас зэрүүгээр цаг хугацааны юугаар уртаар одоо энэ бөөгийн эрдмийг одоо эзэмшиж явдаг. Тийм зүйл байдаг. За одоо Монгол түмэн ард түмэндээ нутгийн зон олондоо хандаад хэлэхэд за энэ бөөгийн маань зан соёл бол одоо Монголын түүхэн өвөг дээдэс эзэн Чингис хүн маань хүртэл одоо бөө хүн байсан. Тэнгэртэй харьцдаг. Одоо бас удам ухшилтай тийм хүн байсан. Одоо зөвхөн мэдрэхүүгээр 3 өдөр 3 шөнө яслагж тэнгэртэй шууд харьцдаг юм хүн байсан. Энэ бөөгийн шашин бол ер нь үндэсний шашин. Одоо энэ бөөгийнхаа зан үйл шашныг дээд уул ус одоо нутаг усаа хайрлаж одоо яваасаа л гэж бодож байна да. аймгийн зан гомжоо Эрдэнэ за хүн шиг нэг сугдаад өрөө тавираа дутуудлаа. За дахиад л одоо Синжигний вэрцэг лавхан гатсан мөшиглээ. Нордлоо аваад өчтдөө за энэ хүрээ энэ хүрийн хийсэн бэхэнд даацтай. Көсгөлөнгийн гэрэлжлэн сарын гэрээтэй их шивэн дэсрүүлэн бөхөө Самын начин баатар хүний хүн өншигээ Көсгөлөнгийн гэрэлжлэн сарын гэрээд аймгийн начин Эрдэнэ баатраар дөрөвдөж энэ хоёр зэнгэл наадамд төргөн мөрөөл асалтгаар шалгуулжлаа. За бэлтэнэ өнхөрөөс өнөө жил эртгэлэн сургууль сайт байгаа хавар болдоос хайргандаа хүн өртлөө өдөртөхгүй байсан. Өнөөдрийн барилдаанд ямар тач үгүй өдрүүд асалтгаар шалгуулж байна. За мандаа зам батсан гэлэн болцаан баатар хүний ханга за Монгол өвхийн түүхэнд хамгийн өндөр бүхийг нэрлэвэл одоо өндөр гонгор гэж одоо тухайн үед Даншигын 1912 оны начин 2 м 60 см өндөртэй тийм байсан гэж түүхэн бичигдсэн байдаг. За дараагаар нь бол одоо 1911 оны Даншиг наадмын төрөв их Монгол шаруу жамцаавар гэж одоо 2 м 30 см өндөртэй өндөр бөхчүүд бол төрж гарсан байдаг. За шуудгийнхаа вэрцийг болцсон сэрхий лав атгаад авсан байна да. Зүүн гараараа хонхор согны вэрцийг за ханга базар зам бол баруун гараараа Синжигний вэрцийг тулаад хамгаалсан байна. За шуудгны вэрцэн дөрлөө суглаа өргсөн ушиглаа. За ёстой нэг хал үтс шаширшуулсан зан гэдэг энэ багта Көсгөлөнгийн улаан улсмын гэрээд мөрөн хийвдгэрэн жилийн хиймийн багш Самын мандаа зам батсан гэлэн бүрдө Самын зан ханга базараар давлаа.
тавд оролцсон бүрийн тул өндөр шингэн байхад бэлэнсэн байна. Хөсгөл аймгийн улаан улсын уяач одоо Тэмрэгийн гартай ирээд сайхан бүрээ энэ дээр одоо энэ сайхан одоо аваагийн маяр наадам төрөлж сурсан ангаас манай улаан улсын нэг дөрөг гэдэг уяач одоо Тэмрэгийн одоо сартай хэрэг Тэмрэг танихгүй хүн байхгүй шаргал марнуудаа манай Монгол төрийн хоёр наадамд дөрвөн одоо төрүүлсэн сайхан хурдан буйд одоо уяач юм хаяад шивэлгөөгийн дэчинжийн хоёр наадамд хоёр марын Гурван гурваар тогтворч байсан гэдэг сайхан төвхтэй залуу яач одоо манай төвч чабан. За ингээд одоо аман хөлөнд манай өсгөлийн гэрсэн мэн дэрдэр гэдэг юм яач одоо манай маамаа юм одоо дэхид өнгөршөг одоо сайхан өнгөтэй хүлэг одоо ямар өнгөтэй юм сайн мэдгүй. Ямар ч гэсэн одоо дэхид өнгөтэй хүн юм гээд одоо хол мэргэдэг болохоор сайн мэдгүй. Ядаж цагаан хүн байдаг гэсэн. За мөрөнд одоо төрөлх багын хан баяр наадамдэр одоо аман хөлөнд орж төрсөн ном байсгаа. Эргийн гурвууд нь манай хөсгөл аймгийн улаан улсын уяач одоо төршин нэгсэн бороо одоо Монгол төрийн хоёр наадамд дөрвөн удаа төрүүлсэн сайхан автомат автоорын дээр хараахан эргийн гурвууд орж төрсөн ном байсгаа. Эргийн тавд манай хөсгөл аймгийн ирчил сумын одоо цагдагийн ажилтан байсан одоо манай Батбаягийн одоо сайхан үйлэн хангамаар за цаана одоо манай алтан дууrat бүрхалдсан гэдэг ийм хоёр мөрөнд одоо утраагаар орж ирж урсан ном байсгаа. Ямар Батбаяа бол одоо дархатын синхротөрийн болцоотанд одоо дархатын синхротөрийн нэрийг бол одоо дурсгий явуулсан шижээ даг гэдэг нь хүүхдэд бол одоо бүгдээрээ барилдаа чуралдаан чата надад ихээхэн залуу хүн байгаад одоо товын таглийн баяр наадамд очиод одоо шижээ даг хүмүүс хүмүүс гэж мөртөрөж явсан гэдэг залуу хүн хорин хэдэн настай сайн тийм тэрнээс хойш одоо хүүхдүүд нь одоо өдрөө сайхан барилддаг урдуудын сайхан залуучууд байт юм аа. Ингээд одоо залуу дийта Турun сайхан бие голдоодон эрчтэрэн хөтэйгэр олдоодон эрдэмдэрэн хөтэйгэрэлдоодон хөргө хатан өдөрлөг бөргө шоон доостогдөг хатан татэрдэг харцгы шоон доостогдөг хариннасын дөрөв тишгэ хамаас уртун хөдөө өнөө уртун хөдөөөрнөө мөхөр сатын шинжэн доодойгөөд хамрхан шархараа тойжаа хартсан хандаг хатан доораа гэдэгстэд хавшин жаран доторсон гармгаа уртун хөдөө гармгаа уртун хөдөө Oysamaatin doodaygaவது. Ösükü hüccün eylöcüysün, targın hüccün tavıröcüysün, şavur hüccün, şakkıcüysün, tassın hüccün, tıkkacüysün, soğudun hüccün, soğudacüysün, ussun hüccün, namsıcüysün, uyacın hüccün demrağ. Garmgaa urtun hüccün örneği kırsatın yüncün doodaygaவது. Hızın hayır çıkarsa cüzdodun, hızın marat müttegir yüzdodun. Tünge olsa avrı sırtı zodun, nağın arın hüccün, şavul zodun, nağır rırtı şırtı yarıl zodun. Kapçıl olsun ama yalnız olun, doğrusun nereye kapçıl olun, hepinlerin doğru yarıldı olun. Önce sağın sayıcı kavuldu olun, hanginlerin ölüktürüldü olun. Tartürzün davşı çıkarsın, hangi yandalı, vaat ödürüldü var. Allah'ım! İngilizce'nin tutuşunları var, ne düştüğünler, ama doğru tutunlar. Nişe doğru astalın zaharasını, tuğlun takipçi olsun da, hündün şartan yavasını. Terus jauhnya winda penetrasan baik sama. Uğraştığını edin nuru, uğraştığını gazın nuru, bakılmasın hırslı nuru, hırsızlısın temizlisin, manguladığını bossuzdan nuru, bunu da kadar yok var. Erişim hamdetiyeci muhtemelen muhtemelen man doğrunun işlevini sorarsan sor nesne hortum burdururdan hani yoksun hani kadar project ortasın dolu ensin hırsın hırsın dolu ölümcüden medal muhafazalı motosiklet servisin ve üstünde ne sağında doğru bir ortasın hepsi hamdetiyeci
Хоёр дахь удаага ирж оролцож урдны шармаа аргин тав туртаад утсан тэгээд энэ баярт соёлын үрэм төрөл баяртай байна. Тэгэд мутхан зонголон та бүхэндээ сайхан баярлцгаагаарай. Сэтгэл сайхан өндөр байна. Энэ зөвхөн та нарын баярт сэтгэл өндөр байна. Энэ дөрөвдөр эмчин төмбөр. Дөрөвдөр байгаа. Эмчин төмбөр. Мөр хаврын бацад 3 дугаараа даман хүчээ 5 дугаараа юун цаан нуурт аргин 5 түрээ тийм хамжилттай байна. Тэгээд хаана одоо тэгээд моря харт байгаа тэгээд сургуулигаа 100 жилд оруулсан. Хамбатын хөрөг адан зохтой баяр аймгийн Улаан улсаас ирж оролцлоо. Мөр аргин мөрөөр дахиж хурдлаа. Энэ жил одоо 5 баяр тураад 4 аргидлаа. Өдөржин жил Хязааланда 14 уралдаж 7 төрөөлж 7 аргидсан. Амжилт гаргаж унаа шилдгээр шалгарсан. Энэ жил тэгээд ишиг амжилт гаргана. За та бүхэндээ энэ сайхан бас баяр хийж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхний ажил амьдралд нэшээх ад жаргал сайн сайхан мөхнийг хүсэж ирэлгээд нэргэн барья. За мөр хитэлдэх үү? Тэгв. Ханаас ирж орсон? Улаан. Чи хэр хитэх гэсэн бэ? Сая шивлгийн 40 жил 7 тэгэл болсон. Энэ хамгаалт тэгжил байгаа. Одоо хаанаас орсон гэж байна? Одоо саягийн 70 жил хотгой таг. Эрхийн эмэргэн гаргаж цэцэн мөзөж тэрхэн мэржсэн замын хаяач сихот гарч байна. Сихот эрхийн эмэргэн цэцэн сарж тэрхэн мэржсэн замын хаяач сихот Сангууд маань зэрэнгийн их тавцаа зориулсан сэрэн хөрөнгө цэцмэрсэн байна. Наш народ игорь. Наш ингэж
хоёрдугаар эзэлсэн байна. За мөн сая энэ гуравдугаар орон замын хүрээч өмнө мэдээлэлтэй таацж манган мэдээлэл хөнөөхөө зөвлөр хэмжээ. За өнөөдрийн эмэгтэй төрлийн эмэгтэй төрөлтэй цэцэрлэгийн мэдээлэл нэгдүгээр эзэлсэн залуу хүрээч Атхан заахан ихтэй хөрөнгөс хэрхэн вичаруулж туулсан байна. Амжилттай хөрвж хоёрдугаар эзэлсэн залуу хүрээч эмэгчин байна гэж байна. За эмэгчин хоёрдугаар эзэлсэн залуу хүрээч. За хоёрдугаар эзэлсэн залуу хүрээч Үргэлжлээ. Үргэлжлээд өнөөхөө зөвлөж байна. Үргэлжлээ. Залуураач. За нэгдүгээр эзэлсэн Батхан оюун тэмдэглэг. За гэх үржин зааслаатай азарнууд өрөлдөр. Нэгдүгээр эзэлсэн байна. Хоёрдугаар нь Болцоохон Батхан Баатар. За эслэртэй ерөн дэвтэр үзэлтээс харагч байна. Гурвдугаар цэлмэг тэмээжин. За нулаа усан үйлсэн одоо бөхөөс биш. Хэзээ л дамжиж орцсон байна. За нэгдүгээр нь Батхан оюун тэмдэглэг. За хоёрдугаар нь Болцоохон Батхан Баатар гэж ерөнхий бамбарагч аа. За олон ясан бамбарагч цэлмэг тэмээжин гэж хоёр сайхан тэмүүлэн хоёр сайхан дөрөвч ирсэн байна. Цэцэрлэг дэшээ олон баярын модон дөрөвний тэмцээнд оролцож олон амжилт гаргаж байраа хөлхөө өрөөлөд дэшээлээ. Төлөөлөгчтэй Өсөлөнгийн гэрэнчлэн свин дөрөвдүгээр Маан зэрэнгийн онгодын нэхлийн баяр наадмын хүчтэйхэн мөрөлтөөний 5 дава эхлэхэд бэлэн боллоо. Зүүн мөрөн болон засалдаас төрөө. За олоосоосоо Монгол улсын алдартай хөлөөхөө Монгол улсын гэрцэг өмгөөгийн элбэг хэрцэг улсын ачин бэмжүүн Бадрал гэсэн нэрээр ирсэн байдаг. За ерөнхийдөө самааслалтай 1999 оны Хөсгөлэнгийн өргөжлөө хөвөрлөлтөнд 32 дугаараас 24 дууж аймгийн очин салны хөлцөг хангажсэн аргачлалын Баатар начин 2006 оны Хөсгөлэнгийн баяр наадам 26 онд Булган аймгийн баяр наадамдан үзүүлж аймгийн занзалны хөлцөг хангажсэн аймгийн зангарын Баатрын төрөө. За одоо төрж гэрсэн 2016 оны аймгийн очин баасангийн Эрдэнэ Баатрыг яг одоо ерөнхийдөө самаас оогож гарч ирдэг өгчүүд. За Эрдэнэчлийн уугуул бүхээс эрхэм бол аймгийн гэртэрсэн Нэмсрэнгийн Амгалан Баатар гэртэрсэн Эрдэнэчлийн самын уугуул. За аймгийн сүнжигний өстө дотор хоёулаа. За яг одоо энэ хөдөлгөөн энэ эрдэнэчлийн наадамчтай. За яг сүнжигний өстө зурдаас нэг хаглаа хөвчтэй байна. Амар сайхан начны амар байна гэдэг мэхтэй төстэй хөврлээ да. Энэ хөө маань зэрэнгийн онгодын ихтгэлгэрсэн хүчтэй 32 хөөс Хөсгөлэнгийн ерөнхийлөн сумын гэрээ өдрийн зураг хэмжээний сумын начин Баатар хөөний хүн шагаадруулж Хөсгөлэнгийн улаан сумын гэрээд мөрөн 2 дугаар хэмжээний хэмээн багш сумын мөлөө зам бацсан гүлийн балд зүрлээ. За өнөөдрөөс одоо Британий өргөн сайхан Британ гаргаж танилцлаа. За энэ Британий засвар Хөсгөлэнгийн үндэсний өхөө Хөсгөлэнгийн дэцсэн түрүүдээ за Хөсгөлэнгийн 4 дугааргийн засвар Баярлалаа Хөсгөлэнгийн утгын сумын хэрэг сумын начин Эрдэнэ зөвхөн
За мөн хөсгөлөнгийн хэрэгжлийн усмын 5 дугааргийн засал хатан хөөдөр ажиллаа. За мөрөлдөөний ерөнхий хөлөн зэцээр хөсгөлөнгийн хэрэгжлийн усмын хэрэгслийн начин бэмдэлээ. За мөрөлдөөний доктор нэрчээр гарын дэгээр ерөнхийлөгчийн усмын үндэсний хөхийн аймгийн дэвтэрч соёлордон аймгийн дэвтэрч төгсмөр ажиллаа. За ингээд амжилттай хөрөлдөж түрүү жишээлсэн өгчдийнхээ шагналыг гэрдэлд бэлэн болсон байна. Амжилттай хөрөлдөж шийдсэн өгчдийнхээ шагналыг гэрдэлээ. Эрхэм бэмдэт аймгийн начин Эрдэнэтэр гомд Ман зэрэгэн нэвтрүүлэг зориулсан мөчтөхийн бэрэлтэнд амжилттай хөрөлдөж шийдсэн тул өргөмжлөл хөрөл медаль энэ бүхэлээр шагнаа. Хөсгөлөнгийн мөрөнжилмсэн Сэнэн зам баатрын хангай зэрэгнээ амжилттай хөрөлдөж шийдсэн. За шийдсэн бүрдэн бүхэлээр зэрэг хэлмэрж байна. Сэнэн начин бүрдэн баатрын шагналыг ман зэрэг гэрдэж байна. За мөнхөд сэгэдлхэн амжилттай хөрөлдөж шагнал дэвчилсэн Сэнэн зам баатрын хангай зэрэгнээ За ингээд өргөмжлөл медаль хөргөчрөө шигнэж байна. Мөн шигнэхтэйс. За өөрөөр За мөнхөд амжилттай хөрөлдөж ирсэн хөсгөлөнгийн хөлөөсөн ирээд Сэнэн зам баатрын хангай зэрэг өргөмжлөл шагнал хөөсөөр гэрдэж байна. За энэ хөрцөн баймааданд амжилттай хөрөлдөж эзэрсэн хөсгөлөнгийн хөлөөс Сэнэн гэрээ төмөрөн өргөмжлөлийн хийнэн багш Сэнэн мэлэзэн бэцэнгийн бэцэнийг хөдөлгөөрөө Өнөөдрийн баярны өдөмдөн амжилтаар бэрэлдэж үзүүлсэн Сэнэн мэлэзэн бэцэнгийн болтод зэрэгтэй мөнний шагналыг өргөмжлөл медаль өнөхөөс олж шагналыг өртөөж байна. Өнөөдрийн бэрэлтэнд амжилттай хөрөлдөж түрүүлсэн Ман зэрэгэн нэвтрүүлсэн хүчит өхөн бэрэлтэнд уртууч авахсан ба өрн мөхийг өртөөлөн амжилттай хөрөлдөж түрүүлсэн бол өргөмжлөл алтан медаль өнөхөөс олж шагнал Өргөн махнаадан хангэрд шигдээд халин дөрөн мэрэгдэж хамгаалан баярлалан баясгаж яваа таныг Монгол хэн басаасган нэмэр өнөмөн хөдөө хөлтгөө Сэнэн начин баатрын төвнөчнийг хөндөрж яваа. Энэ нацтайг өргөн медаль сан өнөхөөсөөр шигдэж байна. сайн шагналыг Эренчлийн Сэнэн гэрээдгэрийн Ман зэрэг хөндөлгөө зөвж байна. За энэ шимэрч зүрхэж тэрсэн мөчөдний нийт 6 хөлөөрөө. За энэ эрхэм бэмдэт үзэгч эрхэм бэмдэтний дэмжин хэрэгцээрсэн төвчөдтэй ардын хэсгэлийн 100 жилийн хоёр наадмаар шин цалуу шин чимэг авахын ярилэг дэвшүүлээ. Бродрэчин наадмаар өргөн уулзлаа. Тэр хоёртой зөвштэй. За намайг хөвсгөл аймгийн хэрэгжлийн усны ярьж сумын хуусгаа гэдэг. За өнөөдөр гээд Сарангийнхаа баярт ирээд
хоцорч явж болсон шүү дээ. Тэгээ өнөөдөр ирж дөрүүлсэндээ маш их баяртай байна. Та бүхэндээ маш энэ баярыг зохион байгуулсан зарингийнхаа гэр бүлд болон энэ нутгийнхаа нийслэн 100 олон та бүхэнд бүгдээрэнд нь эрүүл их сайн сайхан болох хүсээрээ. За баярлалаа. Намайг Хүслээ аймгийн Улаан улсмын уугуул Мөрөн сумын харьяат сумын мандаа Замбол тэгээд залуу байна ингээд энэ барилдаанд Мөрөн хотоос орж ирээд амжилттай сайхан барилдаж үзүүлсэндээ баяртай байна. Ингээд дарахад түмний бас нэрт одоо зарим маамахынхаа одоо баяртаас амжилттай барилж нутгийн сайхан дүүтэй үлдээд үзүүлсэндээ баяртай байна. Бүхэн спортоор нэг 2009 оноос хойш 17 жилдээ ингээд ажлынхаа хажуугаар барилдаа явж байгаа. За наадам маш өргөн сайхан зуншлах сайхан ард түмний одоо сэтгэл дүүрэн маш сайхан наадам болж өндөрлж байна. Бүх хүмүүст баярлалаа. За тэгээ өнөөдөр 26 оны 6 сарын 17-нд Маамаг шимэн дахлын наадам Монголын дахлын наадам маш сайхан болж өнгөрлөө. Тэгээд би эрдэнэ дотор саартайгаа зорж иж барилдаа. Тэгээд ямар ч шүүгийн дүрд үлдлээ. Тэгээд баяртай сайхан байна. Тэгээд 10 жилийн өмнө залуу хөрж барилжсэн. Тэгээд 10 жилийн дараа ямаг нэгцэлтэй ирж барилдаа шүүрлөө баяртай байна. За одоогоос Алуу хамгийн 8-гийн арслан хөрөнгө одоо шилэг төрүүлээд нацдаг гарсан. За энэ сарын 40 хүн шигээ ийхүү баярын талбайгаас дөрвөн дөрвөө байгаад ийхүү гарч байна. За ийхүү баяр хүргэе гэж байна. За талбайгаас их сайн болтоорч байна. Намайг жаргал сайхны инэш гэдэг. Одоо Улаанбаатар хотод төрж өссөн. Уурлааб нь болохоор Хөвшгөлийн аймгийн Эренчлэм сумын одоо энэ нутгийн хүн байгаамаа. Тэгээд тэр хүнийхэн одоо удмынх нь Монгол нэрийг одоо залаад багштайгаа авчраа залаад энэ багштайгаа багшаа болцоод ер нь 20 дахь жилийнхэн марг нүрийг үзэх гэж байна. Энэ тахлах тайлбарт оролцож байгаа их сайхан байна. Багш нь тэгээд ерөнхийдөө энэ том тахлах тайлбарыг ерөнхийдөө нэг 12 жилдээ нэг удаа хийдэг. Энэ нутгийнхан зон томон одоо ус донгон байгалыг одоо хадгалж авралцхийн тулд ерөнхийдөө энэ том дахиалгыг одоо 12 жилдээ нэг удаа хийдэг юм байгаамаа. Тэгэхээр нутгийн зон олон мань ус өргөнөөр их сайхан оролцож байна. Маш сайхан байна. Наадам болж байна. Наадам гэж ирдэг. Баяр наадам. Юмд явж чаддгаа хүн хөлмөө тоогохдаа. Сайхан болж байна. Ийм сайхан нугаан цэцэг нугаатай янз бүрийн сайхан тэнд ийм сайхан байгаад жарган тулаа төрөө гэдэг катар. Наадамд ирээд оролцож байна өө гэж чинь. Ёо наадам гоё болж байна өө. Нутгийнхаа зарим дүүгээ наадамд ирээд баяртай байна өө сайхан. За алдар дээр асуул энквэдэг огт Төмөрбаатар гэж хүн байна. Хөвсгөл аймгийн Эренчлэм сумын Эренчлэм буулан ярт төрсөн. 100 цагаан хуулрын удам. Тэгээд цагаан хуулрын удам яс цусны тасархаа урт махан нунжур уртх суснын туслуур тийм хүн байна. Одоо тэгээд эрдэ маш өргөн дэлгэр байна. Одоо би насаараа сумын наадам баяр цанган гэж үзээгүй хүн байгаа. Тэгээд одоо усан баяраас болвол одоо гоё л гэж үзэж байна. Анх удаа юм нийтийн юмд оролцож үзээгүй хүн оролцлоо. Маш их сэтгэл өндөр байна. Би мал малдаг хүн байгаа юм. Бас удаагүй дээд тэнгэрээ шүтэнтэй. Дэвжид баян суудалтай. Орон дамжаатангуудтай хальт уулд уулзаж байдаг тийм хүн байгаа юм. За ингээд өргөн дэлгэр наадам зохиосон Бурятийн төр тогтогтой болон үйлчилж байгаа. Тэгээд шав болон за жишээн зураг авч байгаа. Та ингээд сурвалжилж байгаа танд хүртэл ажлын өндөр амжилт хүсье. Сайн сайхан саруул өгдөг хүсье. За ингээд уул ус тус авдаг одоо эхэн айрын хавлаа гэж үздэг. Би бас уул усаа зөөрөлж үздэг байхгүй. Тэгэд хүн иргэн бүрээ оролцож одоо нэг татсан таймгнээсээ хаяхгүй байвал. Тэгээд асаасан шүдэнс нам одоо энгцэнгцтэй иргэн бүр
авч явах юм бол одоо Монгол орн хөгжих ёстой юм аа. Энэ сайхан төрөө жарган туулан жилийн дөрвөн үлрэл барахгүй миний одоо баг наснаасаа мэдэх одоо мөг хүрсдэг тэм голон ихэнд энэ тахилэг болж байгаа юм аа. Намаа сайхан эксэгтэй дандаа ираж баймаар ийм л сайхан айлгуутай дархадаар дэндүү далийн цэцэг дөрвөн болдуулнаа таван зүйл. Öltüğünde saçtığın acı dolun işamcı tüstü irivdin kaçacağın sen sakın bugünü kusuyor ya.
Мөнх тэнгэрийн хүчин дор эзэн богд Чингис хааны үеэс уламжлагдсан ирсэн өвөг дээдсийн минь ариун гал голомтыг сахин хамгаалж онгодын тахилга тайллаа хийхэд хуран чуулсан сүсгтэн олны үр сад тэнгэр заяат ард түмэн дарахад онгодын баяраа байгаль дэлхий сүсгтэн зон олныхаа хамтаар ийхүү үр хоочтой өвлүүлэн өргөн дэлгэр тэмдэглэлээ. Өвөг дээдсийн минь онгод тэнгэрүүд Монгол төмнийг минь ивэж газар дэлхий өнгөө засан хүн зон эргүүлэн амар амгалан байхыг бэлэгдэн их таглаг элбэг дэлбэг инээд хөөрөөр бялхан өндөрлөхийн хамтаар бидний шүтэн онгод тэнгэрийн сүрхэж үргэлж мандан мадарч үйлс бүхэн урагштай байхын өрөөл өргөн энэ удаагийн их таглагад ирсэн зочид гийчэд нутгийн зүг дөрөө харшуулган мордцоо. Тэнгэр заяат Монгол төмний минь сүлт хиймэр үргэлж өөдөө байг. Хурээ. Онгодын шүтэн их таглаг минь.